баяжуулж бий болгосон. За тэгээд энэ алсын харааг бид нар ярихын тулд эхний хэлсэн. За Gemma гэдэг компани маань яг энэ та бүхний одоо слайдн дээр дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ шилэн барилга тий. За яг энэ курсор харагдаж байгаа захын шилэн барилга бол манай Gemma-гийн офис байдаг барилга байгаа. За энэ барилгын 3 давхурт Gemma Korea-гийн офис ингээд тэр чигээрээ байрлаж байна. Тэгээд энэ барилгад бол нэг хичнээн мянган хүн байгаа юм бэ. 10-аад мянган хүмүүс ингээ ажилдаг одоо офисын зориулалтаа барилга гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд эргэн тойронд нь бол маш гоё одоо Costco-ч байрлаж байна, IKEA-ч байрлаж байна. За IKEA Plaza гэдэг их дэлгүүрч байна. Яг энэ нэг юм шинэ хотыг те одоо Gemma-гийн офисд байрладаг. Тэгээд та нар маань Солонгост одоо ирэх юм бол заавал Gemma-ийнхаа офис дээр баг ингээ ороод гарч байгаарэ. Ер нь Gemma-гийн офис дээр ингээ ирээд үцээд явсан хүн вау, өстой гоё офистай юм байна лээ гэд ингээ шагшиж дуу алдаж тэгээ Gemma гэсэн хүсэл нь ахин нэгээр одоо бадардаг байгаа. Тэгээд энэ бас өөрөө маш гоё одоо реклам маркетинг болж чаддаг гэх юм уу. За тэгээд ийм гоё офис бид нар байдаг юм аа. За тэгээд Gemma гэдэг үгийг одоо бүгд л сонсон баг. Гэтэ магадгүй өнөөдрийн хичээлээр анх удаа сонсож байгаа хүн байгаа учраас нэг тайлбарлаад явчихъя. За Gem гэдэг үг маань одоо эрдэнэс гэсэн утгатай үг байгаа. Ма гэхээр ээж гэсэн утгатай хансны үг байдаг. Тэгээд эрдэнэсийн эхэм шүү та энд те Gemma-д ингээд гишүүн болж орж ирж байгаараа Gemma-г сонгож хийж байгаагаар та эрдэнэсийн их юм аа. Одоо бүх зүйл танаас эхлэлтэйгээр үргэлжлэн ундарнаа тий гэсэн утгатай үг байгаа. Тэгээд ахаа манай логог ингээ аваад үзэх юм бол голынх нь энэ одоо өргөн хар зураас нь бол энэ дэлхийг гэдэг байгаа. За Ich habe deine Nummer, deine WhatsApp-Nummer. Das ist ausgerechnet. Was meinst du? Jetzt mit ihm. Окей, манайхан дууга хаагаад ороод ирээ. Begleitskopf. За гарч байгаа би дууга хайда. Ja, habe ich dir gesagt. Окей. За та нар дууга хаахгүй бол ингээд би гараал ороод цаг аваал шүү. За. Окей. Дараагийн энэ дэлхийг бэлэгдээд тийм тэгээд одоо ингээд тойрсон 6 байгаа 6 зүйл нь одоо 6 ТV-г бэлэгдээд голд нь байгаа энэ 5 одоо далайг одоо бэлэгдэж дэлхийн одоо бүх 6 ТV 5 далайг тэгээд дэлхийн бөмбөрцөг дээр хэдүүлээ Gemma-гаар нэг гэр бүр болно гэсэн утгатай одоо лого энэ Gemma-гийн лого байдаг. Тэгээд энэ логон дээр бол үндэслэж ахын миний нэг одоо их онцлон дурддаг нэг зүйл байдгийн. Тэр нь юу гэхээр EU-ийн ерөнхийлөгч маань 1990 оноос эхэлж Newskin Солонгост орж ирэх үед тий одоо энэ network marketing-ийг бол эхлүүлж исэн хүн байдгийн. За яагаад ингэж eerтэй энэ хүн одоо энэ network-тэй ингээ холбогдчихвоо гэхээр Солонгос тийм Америкийн цэргийн бааз хэдэд байдаг. За хэд хэдэн газар Америкийн цэргийн баазтай. Одоо энэ Япон, Солонгос хоёр чинь өөрийн хамгаалтаа ерөөсөө Америкт ингээд даатгцсан байдаг. Тэнгүүд энэ цэргийн бааз Америк цэргийн баазаар дамжуулаад одоо Солонгост энэ генералууд юм уу те дарга нар ингээд цэргийн хүмүүс ирлээ гэхэд аагаад мэдээж эхнэрүүд нь цуг ирд юм байна л та. Тэгээ эхнэрүүдээр нь дамжуулж энэ Солонгост юм Amway Newskin бол хамгийн анх бүгд нам Солонгос улсад бол хөл тавьж исэн гэж үздэг. За тэгээд EU-ийн ерөнхийлөгч маань өөрөө юм цэргийн хүн байсан. За цэргийн одоо Нябо тим тооны талын бүх юмыг хариуцдаг хүн байсан байгаа юм. Тэгээд одоо өөрийнхөө хамтарч ажиллаж байсан хүнээс энэ Newskin-ийн талаарх мэдээллийг аваад Newskin-ийн free marketing байх үед одоо Солонгост ингээд дэлгэрүүлж байсан ажлыг хийж байсан. Тийм учраас одоо энэ Gemma-гийн маркетинг үнэхээр супер байдаг шүү дээ манайхаа. Энэ супер байгаа нууц нь юу вэ гэхээр EU-ийн ерөнхийлөгч 90 онд одоо 90 оноос одоо хэдэн он удахгүй 30 он боллоо шүү дээ баг тий. Тэгэхээр ийм удаан хугацааны network-ийн туршлагатай учраас өнөөдрийн энэ Gemma-гийн маркетингийн бүх зүйл бол бидний одоо гоёор бүтээгдсэн гэж ойлгох хэрэгтэй байгаа. Тэгээд анх эхлэхдээ л өөрөө ингээс галаадын компанитэй хөгжүүл үзэж хагаад
ахаад би ийм цэвэр одоо ийм гоё солонгос компанийг бий болгоно гэсэн мөрөөдөлтөө тий хөтлөгдөөд өнөөдрийн энэ жема бас үүссэн байт юм аа. Тэгэхээр логон ч гэсэндээ дөнгөж эхлэхдээ 2007-8 онд хамгийн анхын жемагийн одоо уурхайн эрх хэдэн авах ажил эхэлж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр үед л ийм логотойгоор энэ маань жема маань эхэлж явж исэн байгаа. За үүнийг бас заавал дурдах хэрэгтэй баг. Тэгээд яг одоогийн байдлаар жема 18 одоо улсад бол одоо хуулийн эрхээ авсан. За энэ дээрс нь 26 гэл 18 гэл ер нь бол 26 улсад бол хуулийн эрхээ авсан байгаа юм байна лээ. За тэгээд сургалтын дээр бол ингээ 18-аар яригдаад байгаа. Тэгээд эдгээр одоо 18 улсад дундаас хамгийн одоо хүчтэй хамгийн том босч байгаа улсууд нь бол жема Japan, жема Монголиа байгаа. За тэгээд жема Japan бол манай Монголыг бодвол 1 жилийн өмнө эхлүүлсэн байт юм байна лээ. За манай одоо Японы дараагаар манай Монгол бол эхэлсэн гэсэн үг. За тэгээд нэг ер нь бол улсад тухайн компани ингээ нэтворктэй зөвшөөрлөө аваад орё гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компани зөвхөн манай Монгол улсад ороход одоо 250 сая орчим төгрөгийг ингээд нөөц байлгаад одоо байршуулж одоо зөвшөөрлөө авч орж ирсэн байт юм аа. Тэгээд ингээд тэгэхээр энэ бүх улсуудад ороход яг адилхан ийм нөөц мөнгийг бол ингээд барьж орд юм аа энэ компани. Тэгэхээр үнэхээр одоо маш их мөнгийг гадаадад ингээд байршуулсан байгаа гэж бид нэр ойлгох хэрэгтэй. Тэгээд яг одоогийн байдлаар спонсоргын хувьд харж байгаа одоо зүйл бол жема Japan-аас буюу жема Японоос одоо энэ олон улсад их хүчтэй босож байна. Тэгээ одоо гарцаагүй үнэхээр Япон бол 1900 юу юм бэ? Бүр 60-70-аад оны үед нэтворк ингээ хөгжиж эхэлсэн улс байна Япон. Тэгэхээр ингээ лидерүүд нөгөө энэ бизнес үнэхээр элит бизнес гэдгийг тэд нэр ингээ бүх зүйлээрээ мэдэрдэг Өнөөдөр Америкт байна, Японд байна. Нэтворкийн diamond гэх юм бол ингээ бүхийдэг гэж байгаа байхгүй юу. Тэрэн шиг Япон бол үнэхээр хөгжсөн. Заяа нэтворк үнэхээр супер гэдгийг хүлээмжшүүлдэг тийм ус байгаа байхгүй юу. Тэр тим лидерүүд тим нөгөө нэтворкийг ингээ харах үнцэг бүх юм нь өөрчлөгдсөн улсуудын лидерүүд үнэхээр хүчтэй. Тэгээд жема өөрөө зөв компани учраас ингээ бүр улам хүчтэй босгосоор аргагүй л байна л да. Тэгээд Японы лидерүүд өнөөдөр Тайваныг босгож чинь заяа. Японы лидерүүд өнөөдөр Филиппиныг босгож чинь, Японы лидерүүд өнөөдөр Камбожийг босгож чинь, Японы лидерүүд Азийг босгох гээд байна. Тэр миний өрсөлдөгч хэрэг байдаг юм бол миний өрсөлдөгч Японы лидерүүд гэж миний хувьд бол одоо лекц болгон дээр тохиолж байна. Тэгэхээр Монгол хүчтэй байгаад Монгол нэгдэж чадаад хэдүүлээ маш гоёор нэгдэж чадах юм бол өнөөдөр дэлхийг бид нар байлдан дагуулах боломж бас бий болно мэдээж гоё өрсөлдөөн байх хэрэгтэй байхгүй гоё өрсөлдөх хэрэгтэй. Өнөөдөр Япон ингэж байгаа учраас би бас ингээл бас мөрөөдөж чадчих штэ. Тэгэхээр тэр шиг Монголын маань лидерүүд гэсэндээ мэдээж ахтуул айн гэж байгаа. Ахтуул айнууд хоорондоо маш гоё өрсөлдөж бид нар илүү одоо гайхамшиг мөрөөдөж чадна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яагаад бид нар Японы лидерүүд шиг байж болохгүй юм яагаад бид нар Японоос бас илүү байж болохгүй юм. Монголчууд гэхээрээ заавал тийм сул дорой хоорондоо арцалцсан, урцалцсан, бие биенээ унгаасан байхгүй баймаар байгаа байхгүй юу? Яаж бид нар бие биенийгээ дэмжиж өгч чадаад яаж дэлхийн тавцанд үнэхээр жемагаар хэдүүлээ гайхагддаг л да. Жемагаар бас эх орноо баялагтай болвол да. Жемагаар бас Монголын лидерүүд хүчтэй болъё л та. Хүчтэй болъё л та. Жемагаар дамжиж хэдүүлээ хүссэн газараа хүссэн хүндээ хүссэн зүйлээ хийж өгдөг тийм чадaltaй баялагтай лидерүүд бас болцгоё л да. Одоо миний мөрөөддөг зүйл бол энэ байгаа. Бас ийм гайхалтай лидерүүдийг босгохын тулд өнөөдөр нар саргүй бас давхиж байгаа. Болно доо. Тэгэхээр та нар маань ер нь бол Аз тэр чигээрээ хоосон байна л гэж бодож хэрэгтэй. Ер нь Африк тэр чигээрээ хоосон байна. Өмнөд Америк тэр чигээрээ хоосон байна. Гэхдээ компани орсон улс руу заяа манайхан. Компани ороогүй улс руу бид нэр дахих маш их ингээд мөнгө хүч, хитрхи хүч орд юм аа. Монголыг босгоод үтцсэн хүний, Оросыг босгоод үтцсэн хүний хувьд 0-оос эхлээд үтцээд ингээд хэд хэдэн улсыг эхлэж үтцсэн хүний та бүхэнд зөвлөхөд
камфан ороод цалингаа тавьж чаддаг, камфан орсон бүтээгдэхүүнтэй байгаа улс руу та нар маань хэдүүлээ те одоо давхин шүү. Камфан ороогүй улс руу ингээ орох хүртэл хэдүүлээ жоохон хүч алдна, маш их зүйл ороод байдаг учраас одоо жоохон ухаалаг те хэдүүлээ зөв хөдлөө шүү гэж та бүхнээс бас уриалмаар байна. За тэгэд миний хувьд болохоор Жемаг эхлүүлсэн те одоо нэг том одоо зүйл бол энэ мулч янжуулагч байдаг. За энэ ингээ хоёр хүүхдийн зураг байгаас энэ одоо энэ хүүхдийн зураг ерөөсөө энэ зураг намайг Жемад одоо зүрх сэтгэлээ нэг те зорж нэг харах одоо ахин нэг бодох одоо боломжийг олгосон байт юм л да. Тэгэхээр би өөрөө ээж те биш байсан бол Жема надад сонсогдохгүй байлаа, харагдахгүй байлаа, миний зүрхэнд ирэхгүй байлаа гэж байнга лекцэн дээр хэлдэг. Үнэхээр ч нөгөө 16 онд энд сурахаар ирчээд одоо манай том охин 16 оны 8 сар төрж исэн. Тэгээд гарч исэн, би төрж исэн. Тэгээд охиноо тэрвэрч авсан үеэс эхлээд миний хувьд бол ахин шин төрөлтийн үе байсан. Үнэхээр одоо яавал би энэ хүүхдүүдийг одоо хүний дайтай байлгах уу гэдэг одоо зүйл орж ирж илаа. Яавал энэ хүүхдүүдийг бас эрүүл өсгөх вэ те. Аав ээжээсээ хоол одоо надад ингээд дэргэд маань ойрхон гой зөвлөд өгөх хинч байгаагүй. Бүх зүйл миний толгоон дээр бууж исэн. За тэгээд одоо ерөөсөө интернет гэж нэг сайхан юмныхаа ачаар интернетээ нөхөрснийхаа ачаар бас стойл нэр газар давгээ дажгүй хүүхдүүдээ бол аваа явцсан шүү. Дажгүй. Тэгээд унтчихт ч мөнгө орж ирэх арга тий. За ахаад эрүүл байх арга гэж энэ хоёр зүйлийг бол ээж болсон хойно л ер нь бол бодож эхэлсэн гэх юм уу. Тэгээд хүүхдүүдээ эрүүл өсгөхийн тулд эмгүү тий эрүүл өсгөхийн тулд одоо нэлээд олон зүйлийг эрэл хайвал хийгээд Жематай уулзрахаас өмнө би 18 оны 8 сар хавцаа да тий. Энэ бадмин брэндийг бас олцсон, бадмин брэндтэй танилцаад эхэлсэн явж байлаа. Тэгээд хүүхдүүдтэй давсаар усанд оруулаад нэг ч ханиадгүй томчууд нь бүгд танаад төрж яхад хүүхдүүд одоо давсанд орсон хүүхдүүд нэг ч ханаад хөрөлгүйгээр ямар ч байсан тэгж одоо миний хувьд хүүхдүүдийнхаа эрүүл мэнд анхаарч исэн байдгийн. За тэгээд Зяко манай сайхнууд дууга хаагаад өгөр төвчл бол нэг зүгээр байдаг. За тэгж одоо хийдэг байсан учраас өнөөдрийн энэ Жема бол орж ирсэн л дээ. За энэ нэг сайхан бүсгүй маань хин бэ? Окей. За тэгээд янжуулагч одоо үнэхээр хүн болгон хүүхэдтэй ээж болгон тий өөртөө хайртай хүн болгоны заавал хэрэглэх ёстой бүтээгдэхүүн Жемагийн мулч янжуулагч шүү. Үнэхээр одоо янжуулагчийг хэрэглэснээрээ одоо миний амьдралд тий өнөөдөр зөвхөн одоо хэрэглээнд одоо зогсохгүй маш олон зүйлд өөрчлөлт ингэж орсон байдгийн. Тэгээд одоогийн байдлаар нэг ч биеийн шингэн савн хэрэглэхгүйгээр тий усанд орж болж юм, нэг ч аюугаа шингэн хэрэглэхгүйгээр аягаа угааж болж юм, нэг ч бок хэрэглэхгүйгээр бас хувцас угааж болж байна. Ог шампань хэрэглэхгүйгээр бас байх боломж бас байна. Тэгэхээр үүнийг та нар маань бас ойлгож аваарай гэж зөвлөе. За тэгээд энэ бол одоо юу гэдэг нь зохиомл түүхүүш өнөөдөр өнөр жаргалын яг давхиад ирсэн одоо зүйлийг яриад байгаа юм. Тэгэхээр энэ бол үнэхээр том асар том алсын хараа шүү. Бид нэр ойлгуулж чадах юм бол хэл тэ байгаад хөл маань хүрдэг юм бол явсан бүх газараа энэ янжуулагчийг бас ярьж яваарай. Үнэхээр гайхамшиг тэрний ар дагаж ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд тухайн үед ингээд хүүхдүүд нь харшилтай ээжүүдийн группт орохоор тэр группт юу яадаг гэсэн гэхээр дандаа бибидэ гормоны өөрчлөлт тосыг санал болгодог. Тэгээд төрхтөг тос санал болгодог. Тэгээд миний хувьд бол нөгөө гормоны өөрчлөлт тос гэдэг зүйлээс ингээд хэрэглэхгүй байх ёстой гэдэг командыг амарчсан авцсан. За тэгээд хүүхдүүд маань харшилгүй гэсэндээ энэ харшил гэдэг зүйл яахад бий болоод байна? Яаж харшилгүй байх вэ гэдэг бол аргыг бас хайгаад явж исэн. За тэгээд тэрнээс
нөгөө шампунь хамгийн эко одоо хэрэглэж байгаа сабан баг шампунь хамгийн эко байхад анхаараарай. Гэт би ч одоо Солонгост хамгийн үнэтэй хүүхдийн шингэн савн одоо шампуныг авч хэрэглэж илаа. Тэгээд сүүлд нь одоо энэ Gemag ойлгож аваа, Gemag-ийн ингээд сургалтыг ингээд хийж явахдаа ер нь эко ч гэсэн тэгэл бүх зүйлдээ surfactant буюу одоо нефтийн хамгийн эцсийн хаягдал те хэмээн гаралтай энэ бүтээгдэхүүнүүд ингээ орцсон байдгийг бас ингээ сонсчод гэж бас дуу алдчихлаа. Тэгээд яонжуулагчийг одоо хэрэгснээр та хүүхдүүдтэй үнэхээр хүүхдийн хувцас хүүхдээ усанд оруулахад бол нэрээ сабан бог шампунь хэрэггүй шүү те гэдгийг бол одоо 100%, тэгээ 1000%, эдэн мянган, 10,000% одоо итгэлтэйгээр бол хэлье. За. Тэгээд миний одоо яг энэ хүрэгч байгаа энэ одоо зүйл маань бол юу юм байгаа юм. Одоо нэмж баяжуулж те одоо ахин нэг ийм поинтоос та бүхэн хэлээрээ хүн болгонд хэрэгтэй шүү гэж одоо нэмж баяжуулсан миний алсын хараа те ойлгох зорьсон бол алсын хараа байгаа. Тэгээ энэ маань одоо юу вэ гэхээр Солонгос улс бүгд найрамд Солонгос улс ер нь одоо дэлхийн хэмжээнд хүн амынх нь нийт хүн амынх нь те 20-с дээш хувь нь 65-аас дээш настан болчих юм бол тэрийг одоо настай нийгэм гэж үздэг юм байна л та. Настай нийгэм буюу одоо би энэ дээр нэг үг болохтой жоохон настай гэж хэлэх юм уу, ахмад гэж хэлэх юм уу? За хөгшин гэхээр арайч болохгүй байна. Ахмад үеийнхэн ихтэйч гэж хэлмээр юм уу? За одоо болтол нэг эвтэх үг олоогүй л байна. За тэгэд ахмад үеийнхэн ихтэй нийгэм болчтой юм байна. Одоо настай хүмүүс ихтэй нийгэм болд юм байна. Тэгээд Европын орн, Америкийн орн одоо бид нар Европ бол хөгшин Европ гэлээдэг тий. Настай хүмүүс их одоо массыг эзлээд эхэлчихээр энийг бид нар хөгшин Европ гэдэг адилхан. За Япон улс маань одоо Солонгосыг бодвол яг нэг юм 20 жилийн өмнө яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо манайх чинь одоо Японы ард, Солонгосын ард одоо хэдэн жилийнхаа ард яваад байгаа юм битээ бүүмэд. За тэгээд 24 оноос эхлээд Солонгос маань настай нийгэм болчихсон. Тэгээд настай нийгэм болоод эхлэнгүүт энэ хүмүүст бол нэг асар том одоо өөрчлөлт бол ингээд эхэлж гин гэж үзэж байгаа. Өмнө нь бол 100 наслахыг бол их масар том ерөөл гэжтэй хүлээж авдаг болсон бол эсвэргээрээ одоо 100 наслан гэдэг бол баг одоо там болохоор ийм үед ирж байна гэж үзээд байгаа энэ Солонгос улсад. За одоо яагаад вэ? Яагаад ингэж үзээд байна вэ гэхээр энэ байдал нь тэ одоо манай Монгол ингээ бод үзэхээр энэ бас ингээ Монголд хол сэдв биш байгаа даахгүй юу? Та нар маань ингээ энийг одоо сонсож авж байгаа нь бас азтай шүү л гэж хэлье. Тэгэхээр Солонгос ингээ тэтгэвртэй гарах нас нь ингээ 60 нас, 61 наснда ингээ тэтгэвртэй гарчиж байна. За манай Монгол улсчиндээ ер нь бол ингээ 60, 61 ингээ тэтгэвртэй гарч байна. Дундаж те массийнхэн тэтгэвртэй гарч байгаа нас байгаа байхгүй юу? Тэгмэд одоогийн байдлаар манай Монголын дундаж наслал бол нэг 67 ах шиг байна те. Эрэгтэй эмэгтэй дундаж наслал нэг 67 байгаа. За тэгмэд 60 наснда тэтгэвртэй гараад 67 наснда одоо өөд болчихно гэх юм бол нэг тэтгэвртэй гарсан чинь нэг 7 жилийн тэ яаж амьдрах вэ гэдэг асуудал яригдах гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл энэ Солонгос улсад болохоор яаж юм гэхээр 60 наснда тэтгэвртэй гараад одоо дундаж наслал нь 87 байгаа. Тэгэхээр тэтгэвртэй гарсанаас хойш 87 нас хүртэл яг нь 27 жил энэ хүмүүс маань нөгөө амьдрах дахиад нөгөө орлоготойгоор идэвхтэйгээр амьдрах бас эрүүл амьдрах тийм шаардлага үүсчихэд байгаа юм байна л да. Тэгэнгүүт энэ 87 нас гэдэг бол ингээд хэдхэн жилийн дараа ойролцоогоор нэг 5 жилийн дотор бараг дундаж 100 болно гэж үзэж байна. Ер нь ингээд таамаглаад байгаа байхгүй юу. Тэгвэл 60 наснда тэтгэвртэй гараад 100 хүртэл наслах юм бол нийт юм 40 жилийн хугацаа яригадаад эхлэх гээд байна л да ойрын хугацаанд. Тэгэхээр энэ 40 жилийн хугацаанд хүмүүс юу хийж амьдрах юм бэ? Тэ? Тэгээ нөгөө нэг эдийн засаг нь ингээ өмнө нь бол эдийн засаг ингээ маш өсөлттэй байсан манайхаа. Одоо Солонгос улсын хувьд бол одоо 10-аас дээш тонны буюу 2 тоннд ингээ өсөлттэй байжгаад коронавигоос хойш нь өсөлт ингээ нам буугаад ерөөсөө нэг 2% өсөлттэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт өмнө нь өсөлттэй байсан эдийн засаг ингээд ер нь бол ингээд навс доошоо унсан үед энэ нөхцөл байдал ингээд нийгэм нь ингээд бас эргээд те одоо настай нийгэм болчлоо. Тэгэнгүүт одоо
огцом те ядуурлын игнэр шилжээд ингээд хэцүү болж байгаа настангууд их олон болчихжээ гэж байна. Тэгвэл энэ асуудал манай Монголд хол уу? Тэ энэ биднэрт хол уу гэдгийг бид нэр ахин нэг сайн бодож үзэх хэрэгтэй ханаа л да. Тэгээ Солонгост бас ингээд настангуудын хувьд ямар асуудал яригдж байна гэхээр одоогийн яг энэ байгаа 60 настангуудын хувьд ингэж байгаа. Энэ 60 настангууд өөрийнхөө аав ээжийг ачилсан тэ ачилж ачилсан. За давхар ингээ өөр хүүхдүүдээ ингээ чирээд ирсэн. Ийм сэндвич үе гинэ. Аав ээжигээ ч ачилсан, өөр хүүхдээ ч ингээ аваад ирсэн сэндвич үе. Манай Монголч гэсэн за ер нь бол нөгөө 40 гарсан нэр 4 дарсан ат гэдэг үг байдаг. Тэр үгний утга нь юу байдаг вэ гэхээр ийм юм байна л да. 40 настай хүний хувьд аав ээжигээ аав ээж нь нэлээд настай болсон те аав ээжигээ ч авч явна ачилж те авч явна өөр хүүхдүүдээ ч сургууль соёлд гэдэг ингээд нэг өөр хүүхдүүд нь ч томроод ирсэн аав ээж нь ч өтлөөд ирсэн бүх ачаа нь өөрснийх нь нуруунд дээр ирдэг нас бол энэ 40 нас байд юм байна л да. Тийм учраас 40 гарсан, 94 дарсан ат гэдэг үгэнд утга нь бол юм сэндвич үеийг илэрхийлдэг үг юм байна л манайхаа. Тэгэхээр энэ сэндвич үе нь дуусч байгаа. Энэ одоогийн байгаа 60 наснаар ингээд дуусч байгаа. Одоогийн байгаа энэ 60 настангууд нэг юмны төгсгөл, нэг юмны эхлэл үе гэж байгаа байхгүй юу? Тэгээ юуны төгсгөл үе вэ гэсэн чинь аав ээжигээ ачилдаг байсан төгсгөл үе. Ачилдаг гэдгийг мэддэг те ачлах ёстой гэдгээ мэддэг төгсгөл үе. Тэгээ энэ хүмүүсээр ингээ ачлан гэдэг бол дуусч байгаа гинэ. Тэгээ юуны эхлэл үе вэ гэсэн чинь өөр хүүхдүүдтэй ачлуулж чадахгүй төгсгөл үе гинэ. Өөр хүүхдүүдтэй ачлуулж чадахгүй төгсгөл үе. Тэгэхээр өөр хүүхдүүд нь ачлын гэдэг ойлголт байхгүй ханаа л да. Тэгээд яагаад ингээд тэгвэл Солонгос тэгээд ийм байдалд ингээ болчихваа. Тэ яагаад ийм байдал үүсчихвэ гэсэн чинь нэгдүгээрт өөр хүүхдүүд баг төрүүлсэн гин. 1-2 хүүхдүүд төрүүлсэн. За 1-2 хүүхдүүд төрүүлчихээр нөгөө нэг хүүхдүүд нь өнөөдөр тэ өөрийгөө яа гэж байгаа үед болчихж байгаа хнаа л да. Тэгэхээр юун аав ээжийг тэ тийм эдийн засгийн хэцүү үед 1-2 хүүхэд төрүүлсэн. За тэгээд ингээд нэг хүүхдтэрээ очиод дараагийн хүүхдтэрээ очиж гэхээр хитрхийх томд ингээд дарамт өгöd байгаа учраас баг ингээ өөр хүүхдүүдээр очихгүй өөрийгөө аваад явсан л хамаагүй дээр болчихж байгаа юм байна л да. За ахаад нэг цөөн хүүхэд төрүүлсэн мөн эдийн засгийн байдлаас шалтгаалаад тэгээ энэ байдал үүсэж байна. Ахин нэг шалтгаан нь юу вэ гэхээр өөр хүүхдүүд нь ягаад эцэг эхээ ачлахгүй байна те гэхээр энэ нь өөрөө хүүхдээ буруу хүмүүжсэн. Буруу хүмүүжсэлээд нөгөө ийм ойлголттой хүүхдүүд зөндөө болчихно гинэ. Чи ингээл өөрийгөө аваад ингээ яв сайн ингэж сургуульд орж байгаа чинь л чи бидний төлөө хийж өгж байгаа ачаагаа хариуллаа гэж бод гэж зааж өгснөөс болоод тэгээ энэ хүүхдүүд чинь нөгөө эцэг эхээ ачлан гэдгийг бас мэдхгүй хүүхдүүд ингээ олноороо төрчлөө гэж. Тэгээд ийм цаг үед тийм үү? Ийм цаг үед бид нар цаашид яаж амьдрах юм бэ? Хүүхдүүд чинь таныг гэхгүй юм байна. Өөрийгөө аваад явах хэрэгтэй юм байна. Тэ? Өөрийгөө аваад 100 наслах нэ. За, Жемагийн лидерийн хувьд бол спонсор нь бол 120 наслна гэдүүлээ микробиомыг үзээд өнөөдөр төрж байгаа хүүхдүүд л хангалттай 120 наслах чадах хүүхдүүд төрж байгаа гэж аахгүй 120 170 наслах боломжтой хүүхдүүд төрж байгаа юм байна. За тэгвэл өнөөдөр Жематай хамт явж байгаа 30 40 настангууд над чиг те 30 40 настангууд хангалттай 100 бол хов гэж наслчихаар баха гэж бодож байна. Тэгвэл энэ 100 наслахад хэдүүлээ ер нь юуг яах ёстой юм бэ те. Тэгээд өнөө өтөл наснда буюу энэ 65-аас дээшсэндээ хүмүүс ингээд эндүрдэг нэг зүйл байдаг гэнэ л дээ. Тэгээ энэ эндүрэл нь хүмүүсийг юм огцом ядуурл руу хөтөлт юм байна л да. Тэгээд нэгдүгээрт нь болохоор үргэлж тэ өөрийгөө эрүүл байна гэж эндүрдэг. Үргэлж эрүүл байна гэж эндүрдэг. Гэтэл наасаа яваад иглээд нөгөө өвдөж хавдаад янз янз болоод эхлэнгүүт нөгөө бидний ингээд жоохон хоримтлуулсан мөнгийг маш ихээр уудаг, тэ маш ихээр зарлагддаг зүйл юу вэ гэхээр энэ эрүүл мэнд асар их мөнгө үргэлдэт юм байна. За тэгэхээр энийг бид нар тооцоолох хэрэгтэй байх нь тий.
байнга эрүүл байна гэж андуурахгүй байх нь л да. Тэгэхээр одоо Читэл Жемата учраас миний хувьд бол өвчин гэж юм байт юм байна те өвдөн гэж нэг юм байт юм байна гэдгийг бол үнэхээр Жемата учраас энэ асар олон хүмүүстэй одоо уулзсны үр дүнд бол одоо бусдаас суралцаж мэдэрч аваад байна шүү дээ. Ягаад гэвэл бид нар чинь одоогоор бол ингээл нөгөө хөл гар янгинан те янз янзын болон гэсэн ойлголт байхгүй байгаа байхгүй юу? Харьцангуй залуу байгаа учраас те 30-тай байгаад байна шүү дээ. Тэр энэ өвдөж ангин чинь асуудал чинь ингээд 45 наснаас хойш ер нь л ингээл яг гарцаагүй ингээд ороод ирээд ах шиг байна. Одоо Жемагийн лидерүүдийн дундаж массыг харахад. За тэгэд Монголд бол ингээд 45-аас дээш сангууд байгаа. Солонгост бол нэг 50-аас дээш шүү. Ер нь бол 55-аас дээш ч юм уу. Тим одоо үедээ бол жоохон үе мөчнүүдэд өвдөг янгин чихлээд ах шиг байна. Хараа муудаад ах жишээ нэ. За тэгээ хоёр дахь одоо эндүрл нь юу вэ гэхээр энэ орон сууцтай. Одоо ингээл яг л биднэрт байгаа асуудал байгаа байхгүй юу? Бид нар яаж хийж байгаа л өөртөө байгаа зүйлээрээ нэг байр аваад те хамаг юмаа тавиал ипотекийн зээл гэл насан туршдаа бид нар ингээл нэг байрны төлөө зүтгэл байх шүү дээ. Ер нь хамаг байдаг залуу нас бол ер нь ипотекийн зээлэнд буюу нэг байрны төлөө тавьчихад байгаа юм шүү. Тэгэхэд одоо ер нь тэгээд нөгөө бүх хүмүүсийн явж ирсэн түүх юм байгаа байхгүй. Америкч адилхан, Японч адилхан, Солонгосч адилхан заяа. Ингээ хараад үзэх юм бол залуучууд нь ингээ байгаа нь ингээ залуу насаа ямар ч үсэн нэг өөр ингэсэн ор хоромтой болохын төлөө ингээ зүтгэцэн тий. За нөгөө ингээ одоо манай монголоор бол нэг за 4-500 саяын одоо байрны төлөө ипотек ер нь л ингээ тавилаа гэж бодъё л доо. Гэтэл тэр нь ингээ би 60 нас за нэг 60 нас хүрж явах үедээ тэр зээлийг ингээд дуусгаад байна уу да. Нэг 55% дарж дуусгахаар ах шиг байна те. 20 эдэн жилээр тооцох юм бол тэгээд миний сайхан ирч хүчтэй энэ бүх зүйл ингээ унтардаг. Ахаад нөгөө байраа аваад маш гоё хөрөнгөтэй боллоо гэж утсан чинь нөгөө нэг одоо байрных нь те үнэхээр гайхалтай одоо зэрэглэлийн байнга үнэ алддаггүй зэрэглэлийн газар байр л биш бол тэр байр нөгөө 10 жил, 20 жил, 30 жил өнгөрөхөд нөгөө нэг авсан өмнөөс хэд дахин илүү унцдаг юм байна. 40-с 50% унцдаг юм байна. Тэгээд эргээ харахаар энэ тэний хөрөнгө оруулалт байна уу? Тэ хөрөнгө оруулалт мөн үү? Японд энэ асуудал маш хурцаар тавигдаж байна. Солонгост энэ асуудал бас маш хурцаар тавигдаж байгаа. Тэгэхээр эргээд одоо та орон сууцыг маш том хөрөнгө оруулалт гэд та өөрөө бодож хийж байгаа бол тэрийг ахин нэг бодох хэрэгтэй юм байна лээ шүү, тэ? Магадгүй бүр өөр хөрөнгө оруулалт болохоор зүйл ямар ч одоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж бас ингээд зөвлөд байна. За. Ахин нэг том эндүрл нь юу вэ гэхээр ганцаараа ч гэсэн тэ сайхан амьдрна гэж эндүрдэг гинэ. За одоо бол ингээд тийм нэг юм соло би ганцаараа гоё амьдарчнаа гэсэн юм ганц би соло нарын үе бол эхэлсэн явж байгаа. Одоо Солонгост ингээд ерөөсөө нэг хүний амьдардаг офстелүүд ингээд одоо их үнэтэй болж байгаа жишээний. Гэтэл одоо нас яваад эхлэнгүүт 65-аас дээш нас 60-аас дээш наснд ингээд настай болоод ирэхээрээ хүн энэ ганцаардал гэдэг зүйлээ маш хэцүү үе байд юм байна. Тэгэхээр өөрийгөө ганцаараа ч гэсэн одоо аз жаргалтай амьдрнаа гэж битгий тэ энэ дүүрээрээ гэж зөвлөж шүү. За тэгэд өтөл наснд бас бид нарыг төвшүүлдэг тэ асар том төвшүүрүүд айдсууд юу байх вэ гэхээр та мөнгөгүй байх байдал. За таны эрүүл бус байдал. Ахаад таны ганцаардал. Энэ гурван зүйл таныг маш ихээр төгшүүлж маш ихээр таныг айдас давтуулах нэ. За тэгвэл та энд бэлдсэн үү? Та энэ зүйлүүдэд бэлдсэн байгаа юу гэдгээ өөрөөсөө нэг асууад үзтээ. За биднэрт ингээд цаг байгаа учраас ямар хэрэг жоохон цагтай байх юм бол та нар зураг гоё ярилцаад явчмаар байна л да. Тэгэхээр өнөр цаг байгаа учраас шууд явлаа шүү заяа. Та нараа ахин зүгээр өөртөө гоё бодоол явчих. За тэгээ Солонгост нэг ийм асуудал үүсэж байгаа юм байна. Солонгосч гэлтгүй ахаад Японд заяа. Өндөр наснуудын амиа хорлолт маш ихссэн гинэ. Бод үзтээ та нар миний хувьд болохоор настай хүн амиа хорлно гэж бодохоор ерөөсөө ингээд бодолд ингээд буухгүй байгаа байхгүй юу. Тэгсэн
одоо амиа хорлолтол нэг залуучуудад л байдаг асуудал юм шиг те бид нэр ингээ бодоод байдаг. Гэтэл энэ амиа хорлолт чинь Японд, Солонгост ингээ настай хүмүүсийн амиа хорлолт асар их ихссэн юм байна. Энэ бас ингээ бүр ингээ хүмүүсийг түгшээгээд байгаа юм байна. Тэгээ яагаад энэ хүмүүс ингээ амиа хорлоод эхлэвэ гэсэн чинь өмнө нь одоо ингээл нөө тэтгэвртэй гарснаас хойш те баг одоо ингээл өөрийг нь гэх хүнтэй хамт олонтой ингээл явж байгаад гинт ингээд тэтгэвртэй гарсан дараагаар юм огцом асар олон зүйл өөрчлөгдөөд хамт олонгүй болоод те ахаад мэдээж дээр нь өөр хүүхдүүд нь харахгүй те хамт байхгүй тэгэл нэг хайр гэдэг зүйл дутагдахаар л хүн амиа хорлолт гэдэг шийдвэрийг л ер нь гаргадаг юм байна л да. Тэгэхээр нөө маш их хайр дутагдсанаас л одоо хайр дутагдж байгаа гэдэг чинь ганцаар чинь гэсэн үг л болчихж байгаа өстэй тий. Юунаас болж ингээд настангуудынх нь ингээ амиа хорлолт ихсэж байгаа юм байна манайхаа. Тэгээ энэ асуудлууд дахиад биднэрт бас юм тийм хол сэдв биш болчихж байгаа байхгүй юу? Хол сэдв биш байна. За яаж холбогдоод байна гинэ. За Кай Борфу, Жема Кирилл ерөн дуртаслан гэж хэлэх гээд байна гэж ойлголоо. Сэдвээсээ жоохон халиад байгаа юм шиг санагдаж байна. Уучлаарай. Тий та дуустал нь сонсоод үзээрэй. Тэгээд яаж холбоод байгааг нь ойлгочихноо. Тэгэхээр нэг ийм асуудал байгаад гэд ойлгочих заяа. Тэгэх юм бол энийг ойлгож яаш дараа нь хэдүүлээ хариулт авах гээд байгаа юм. Тэгэхээр зүгээр төвчээртэйхэн та сонсчих уу? Тэ? Окей. Тэр энэ амиа хорлолт гэдэг зүйл ихсэд байгаа. Тэгвэл энд одоо ганцаар л хайр дутагдаад хүмүүс амиа хорлоод байгаа юм байна энэ Солонгост тий. Тэгвэл бид нэр одоо юу гэдэг юм Монголд энэ маань өөрөө хол сэдв биш байгаа даа. Яг одоо дэлхийн залуучууд бүгдээрээ нэг тий одоо хүүхдүүд бүгдээрээ яаж вэ? No yes гэдэг бүгдээрээ юу гэдэг утас харж YouTube харж хэлд ороод шүү дээ. Ер нь бол тий. Та нарын өөр хүүхдүүд бүгдээрээ интернет орчинд бүгд нэг болсон. Өнөөдөр бид нар энэ интернет орчинд бүгдээрээ яаж вэ? Дэлхийн хаанаас ч зэрэгцээд бид нар ингээд сургалт аваад байж гин. Яг одоо өнөөдөр энэ 44 хүмүүс дунд Монголоос, Японоос, Солонгосоос юм. Тэгэхээр дэлхийн залуучууд нэг мессеж аваад явж гинэ. За тийм болохоор ер нь одоо юу гэдэг ачлан гэдгийг ойлгохгүй юм уу? Одоо юу гэдэг зөвхөн өөрийгөө ингээд аваад явах ёстой гэж ботсон асар олон хүмүүс залуучууд бий болж байгаа. Тэгвэл энэ үед та яах юм бэ? Энэ үед бид нэр тэгээ юу бэлдэх юм бэ? Жематай хамт байснараа та одоо энэ асуудал надад шийдэгдэж чадах уу? Тэ шийдэгдэж чадах уу гэдэг асуудал орж ирж штэ. Тэгэхээр энэ лекцийг бэлдснээрээ одоо миний хувьд саяхан энэ хүний одоо төвчээртэйхэн шиг хэдхэн минут сонсч чадахгүй тий асуулт тавиад ороод ирж штэ. За тэгэхээр энэний сая асуултын чинь хариулт энэ агаад байгаа юм. Жематай хамт байгаа бол та өнөөдөр Жемаг мэддэг лидер бол тий Жемагийн детоксыг хийж үтсэн бол Жемагийн бүтээтгүүнийг хэрэглэж үтсэн бол Жемагийн тий энэ олон зүйлсийг хэрэглээд үтсэн бол ямар ч байсан эрүүл байх гарцсан Жемад байна тий. Өнөөдөр 6 жилийн хугацаанд асар олон хүмүүсийг бид нэр сахар юмнаас нь салгажээ. Асар олон хүмүүсийг даралтны юмнаас нь салгажээ. Хор тавдартай хүмүүсийн ч хов тавдрын зүгээр болчихжээ. Асар олон атофитай арсны аршилтай хүмүүс зүгээр боллоо тий. За тэгвэл энэ олон зүйлүүд бид нэр Жематай хамт хийгээд ирчихэж болж байна. Тэгвэл энийг бид нэр олон хүмүүсийг эрүүл мэндэд нь хөтлөөд явах юм бол Жематай хамт байвал таны яаж вэ? Эрүүл мэнд бэлтгэж чадж гинэ үү? Чадж тий та детоксыг сар болгон хийгээд Жемагийн хамгийн сайн хувцсуудыг хамгийн сайн зүйлсийг одоо бид нар ингээд хөл гартаа хийгээд байгаа тий энэ чулууг та хувцсыг нь гутлыг нь энэ бүх зүйлийг маш сайн хэрэглээд хэдүүлээ явж чадах юм бол ямар ч лсэн эрүүл мэндэд санаа зовхгүйгээр эрүүл мэндэд асар том хөрөнгө оруулалтыг хийгээд хөдлөө 100 наслах боломж байна. За дараагийнх нь нэг зүйл нь бол Жематай хамт яваад та юу тий миний хувьд бол юу гэдэг асар олон Жемагаар ингээ өөрийнхөө санхүүг бүрдүүлээд санхүүгийн өрчлөнд хүрээд явж байгаа одоо хүмүүс зөндөө байна. За тэгэхээр үгүй яах вэ? Таньс Жемагаас сардаа 5 сая төгрөг орж ирдэг болчихё л доо тий. Үнэхээр гоё идэвхтэй бусдад танилцуулаад явхад дахиад 10 сая ирдэг болчихё. Тэгвэл энэ яаж юм тий? Боломж байгаад байгааз тий. Тэгвэл та эрүүл мэндэ Жематай хамж өөрийн болгож аваад ахаад
Жеммаг маркетингаар нь ойлгоод авсан чинь санхүүгийн баялагийг бас өөртөө бий болох боломж байна. Тэгвэл өнөөдөр магадгүй та өнөөдөр 40-тэй бол те магадгүй та 50-тай бол магадгүй та 60-тай бол энэ бүх насныханд хэрэгтэй сэдв. За тэтгэвртэй гарчаад би юу хийх вэ гэж бодож байгаа бол та өнөөдөр Жеммаг сонгож хийгээрэй. Тэгээ Жемматай хамт байснараа та эрүүл байх боломжтой байна. Жемматай хамт байснараа та найз нөхөдтэйгээ те хамт одоо дахинга хамт уулзанга аз жаргалтай яриа өрнүүлэнгээ бусдад бас эрүүл мэндийг те түгэж өгөнгөө ахиад танд баялаг орох боломж байна. Тэ мөнгөтэй байх боломж байгаад байгаа юм. За тэгээд үнэхээр хүмүүс хайр дуцснаас болж өөд болоод байгаа юм бол хайр дуцснаас болоод ганцаардаа те амиа хорлоод байгаа юм бол Жемма дээр та бодод үзтээ маш гоё баг хамт олон энд үүсэх боломж байна. Үнэхээр та те энэ насандаа энэ багийг бүрдүүлээд ахиад үр хүүхдүүдтэй згсэндээ энэ багтай чинь хамт байх боломж байна. Миний хэлэх гээд байгаа мессеж энэ юм байна. Тэгээ үүнийг би та Жемматай хамт байж чадах юм бол те насан туршийн эрүүл мэндэ Жеммагаас та олох боломж байна. Насан туршийн эрүүл мэнд штэ. Тэгэд насан туршинт нь орлого бас энд Жеммад бас байх боломжтой байна. Насан туршинт нь хамтрагчд бас энд байх боломжтой байна. Үнэхээр хүний амьдралын нар жаргадаг өдөр байдгийн бол тийм үү? Одоо мэдээж төрсөн үний юм чинь өвхөн үнэн байгаа тий. Тэгвэл амьдралын нар жаргадгийн бол Жеммад таны тий нар жаргахгүй. Жеммад таны орлогын нарч жаргахгүй тий. Өнөөдөр энэ чихэн болж байхад Америкт өдөр болж, Америкт өглөө болж, өглөөний багийн цай ороод ирсэн баг. Тэгвэл өглөөний баг зориулж өнөөдөр би сургалтаа 10 цаг болгож өөрчилсөн шүү дээ. Америкийн баг зориулж. Тэгвэл Америкийн багаас тэнд бид нар унтж байхад тэднэрт ажиллаад Жеммагаас худалдаа авалт хийж гин гэсэн үг. Тэгвэл Америкийн багаас биднэрт яаж ийн нөгөө нэг 4 янзын цалин ч орж иж, урилгын цалин орж ийн, багийн харьцаа орж иж, лидерийн цалин орж иж, лидер үе орж ирж шүү дээ. Таны орлогонд нар жаргаж гин үү? Нар жаргахгүй байгааз Жемматай хамт байхад таны үнэхээр орлогын тань нар жаргахгүй байх боломжтой юм аа. Үнэхээр эрүүл мэндийн тань нар жаргахгүй байх боломжтой юм аа. Ахиад таны өнөөдөр энэ насанда ахиад үр хүүхдүүдтэй ч гэсэндээ Жемма 100 жил 200 жил оршин тогтнож чадлаа гэхэд таны үр хүүхдүүд ч гэсэн Жемматай хамт нэг баг болоод явна гэж бодод үзтээ. Ийм бизнесийг бид нэр хийж байгаа. Тэгээд хүн хөвшөрөхгүй байх, үргэлж дүрлзэж, үргэлж залуу байх одоо боломж те юу байдаг вэ гэхээр нэгдүгээр номер 1 эрүүл мэнд байгаа. За эрүүл мэнд дотроо дараа нь те хүн мөрөөдөлтэй байх юм бол хүн хөвшөрдөггүй гэж байгаа байхгүй. Тэгвэл та нагтай ч бай, эртэй ч бай, зуутай ч бай те Жемматай хамт байгаа та мөрөөдөж чадчих юм бол мөрөөдөө. Одоо бид нар байнга мөрөөдүүлдэг зүйл байна штэ. Тэ гой болмоор байна, сайхан болмоор байна, мөнгөтэй болмоор байна. Ахиад бид нарт цол байна. Өнөөдөр Colt, дараа нь Sapphire, дараа нь Ruby, дараа нь тэ Emerald, дараа нь Diamond, дараа нь Crown, Emerald Crown-ыг бид нэр давхиж чинь бидний байнга мөрөөдөлтэй байлгаж чадчихээн. Тэр мөрөөдөж чаддаг хүн үргэлж залуу байдаг гэж байна. За ахиад үргэлж уншдаг хүн бас үргэлж залуу байдаг. Тэгэхээр энийг ингээд бид нэ таниулахын тулд үргэлж суралцахаас арга байхгүй. Тэгэхээр та залуу байж чадна гэсэн үг. Тэгээ амжилтын мэдрэмжийг авдаг хүн бас үргэлж нөгөө юм энерги дүрэн байж чаддаг байна л та. Тэгэхээр эрүүл хүн гэж ямар хүнийг хэлдэг юм? Ирч хүчээр дүүрэн бүлгэлж байгаа хүнийг эрүүл хүн гэж хэлдэг. Тэ? Зөвөр өвчнгүй байгаа л байхыг эрүүл гэхгүй байна шүү дээ. Ирч хүч дүүрэн бүлгэлдэг хүнийг эрүүл хүн гэж байгаа юм. Тэгвэл та Жемматай хамт байснаар энэ одоо гоё энерги дүрэн, ирч хүч дүүрэн байх боломж бас байна. Тэгээ энэ бүхэн байхад бид нар яах юм? Аз жаргалыг бус хуваах ажил биднэрт үлдчихэж штэ. Болж ийн манайхан. Тэгэхээр Жемма ийм боломжийг ирээдүйд бүх насныханд бид нар ингэ бодож явах хэрэгтэй байна л да. Саяны энэ ойлголт. Ирээдүйд бид нар бэлтгэхийн тулд ер нь бол энэ
50 наснаас эхлэхэд бол оройтсон гэж үздэг байна. Аль болох эрт те 20 30 наснаа энэ одоо зүйл бид нэр ирээдүйд 100 наслахад 120 наслахад бэлдэж эхэлж явах хэрэгтэй юм байна. За тэгээ үүнийг бол би одоо сая л те хичээл хийж бол өөрийн болгож авлаа л да. Тэгээд үнэхээр энэ компани одоо юу гэдэг нь насан туршдаа одоо хийх боломжтой компани гэж одоо өнөр жаргал яриад байна л да. Тийм үү? Тэгвэл бүтээтгүүнүүдийг нь би та бүхэнд ингээ англиар нэг харуулчих л да. За энэ 2023 онд одоо стартап компаниудад зориулсан одоо судалгаа юм байна. Стартап компаниудыг та нар иймэрхүү төрлийн бүтээтгүүнүүдийг барьж авах юм бол ирээдүйд ингээ ашигтай шүү те боломно гэдэг одоо судалгаа гаргаад тавьсан байгаа. За тэрний хамгийн дээд талд нь hair care гэж байна те үс арчилгаа байна. За дараагийнх нь skin care ас арчилгаа байна. За дараагийнх нь юу вэ? Makeup гэдэг те орж ирж байна. Тэгвэл энэний хамгийн дээр байгаа хамгийн их хувь гэж хэлж байгаа хоёр зүйл нь те одоо үс арчилгаа, ас арчилгаа байна. Тэгвэл Gemma үс арчилгаа байна уу? Байгаа. Ас арчилгаа байна уу? Байгаа. За үүн дээр нэмээд одоо спонсорын нь одоо нэмж оруулсан хоёр том сэдв үзэг. За 3 том сэдв байж болно. Энэ 3 зүйлийг нэмж хийсэн байгаа. Хүн төрөлхтөө өнөөдөр бүгдээрээ ямар нэгэн байдлаар детокс гэдэг зүйлийг хийдэг болсон. За ижил төстэй манга олон компани детоксын хүчээр одоо ингээд 60 70 жил те оршин тогтноод ирсэн байгаа. Тэгвэл энэ детокс гэж буюу Gemma-гийн 3 өдрийн гайхамшиг биднэрт байна. Арьс арчилгаа, үрс арчилгааны ар дээр детоксик хэдүүлээ ороод арьс арчилгаанч байна, үс арчилгаанч байна, детоксч байна, тий? За үүн дээр нэмээд дахиад хүнсийн нэмэлт байна. Өнөөдөр юу гэдгийг Америкаас гадна одоо юу вэ? Хамгийн их хэрэглээг бол энэ одоо хүнсийн нэмэлт биологи идэвхтүүдийн хамгийн их хэрэглээ бол Америк нэгдсэн улсад явагддаг гэж үзэж байгаа. За тэр ингээ нөө хүн хөгжөхөр энийг хэрэглэж сурдаг байх нь л да. Тэгвэл манай Монголд хүмүүс нь хөгжөөд байгаа. Энэ хүнсийн нэмэлт бүтээгдэхүүнийг одоо юм байн өдөр тутамдаа хэрэглэдэг хүмүүс бол хүмүүсийн тоо бол ирээдүйд асар ихээр олширно. За Монгол төдийгүй Азид ч гэсэндээ хөгжиж байгаа улсууд асар их байна тий. Тэгэхээр эдгээр улсуудад энэ одоо хүнсийн нэмэлтийн ойлголт, эрдэс витамины ойлголт бол хөгжнөө. Энийг хараад үзэх юм бол маш том боломж бид нэрийг хүлээж байгаа. Тэгэхээр энийг бид нэр өөрснөө эхлээд ойлгоод авах нь те тархиндаа их нэг чухал алгалт байна. За тэгээд одоо яонжуулагч те Gemma-гийн хувцс гэд. Эдгээр энэ зөв хэрэглээнүүд бас маш чухал хэрэглээ байгаа. За тэгэхээр эдгээрийг бид нэр одоо хүмүүс таниулаад эхнээ чинд өөрөө маш сайн утгаар нь хэрэглээд өөрөө маш сайн ойлгож авчаад дараа нь хүмүүс таниулж явах юм бол асар том зах зээл байгаа шүү. Маш том зах зээл байгаа. Тэр одоо бүтээтгүүнээр нь ингээ англиад харуулах юм бол тий. За Gemma-гийн өөрөө үйлдвэрлэдэг бүтээтгүүнд бол бүх төрлийн яонжуулагчид нь байна. Тий. Сая одоо ярьчлаа штэ. Үс арчилгаа, арьс арчилгаа гэхэд энд нь байна. Хүнсийн нэмэлтүүд нь гэхэд энд нь байна. За Gemma-гийн яонжуулагч бүх төрлүүд нь ингээ зөв хэрэглээ гэдэг. За хүн одоо эрүүл бай гэвэл таны ам руу орж байгаа зүйлс хамгийн зөв байх хэрэгтэй. Өдөр болгон хувцс өмсөд гардаг, өмсдөг хувцс нь зөв байх хэрэгтэй. Гутал өмсөд гардаг, гуталт нь зөв байх хэрэгтэй. Өдөр болгон тэ үсээ та усанд ордог юу гэдэг юм. Тэр хэрглэж байгаа устай нь хамгийн зөв байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар ус хэрглэж гэн, ямар нэгэн байдлаар хоолунд хийж ижин. Хоолунд хийж байгаа сав суулгахт нь зөв байх хэрэгтэй гэж байгаа юм. Тэгвэл энэ бүх зөв хэрэглээ бүх Gemma-д байна. Энэ бүх зөв зүйлийг хэдүүлээ харин яаж өөрөө хэрэглээ дахиад бусдад зөв таниулах вэ гэдэг л бидний хийх ёстой ажил. Gemma бүгдийг нь бэлдээд өгсөн. Бэж чадж гинөө, тэ? Тэгвэл энэ бүх зөв зүйлийг бид нэр хэрэглээд 100 нас хүртлээр ямар ч эрүүл мэндэд санаа зовх зүйлгүйгээр, ямар ч орлоготой санаа зовх зүйлгүйгээр үнэнхээр аз жаргалтайгаар баг хамт олонтойгоо бид нэр дахих боломж байна. Дэлхийг талтан давах бас боломж байна гэж байна. Тэгэхээр бидний бизнесийг одоо хийхдээ ахин нэг чухал зүйл байгаа нь юу гэхээр мэдээж та спонсор бол өөрийгөө аав ээж гэж бод тэ хамтрагч бол өөрийгөө өөр хүүхэд гэж бодоорой. Гэхдээ спонсор гэчээл бас хин нэг ингээл амар читик ингээл тулгаад авах шаардлага байхгүй тэ яаж бол бид нар ингээ багаар ажиллах хэвээр партнер спонсор хоёр бие биенээ хайрлах бие биенээ хүндлэх тэ энэ байж энэ дээр бол ажил урагшлна. Энэ байхгүй бол уусаа урагшлахгүй.
хамтрагч байж чи спонсор тэгэх ёстой гэдээ дайраад ороод ирэх юм бол бас хэцүү штэ манайхан тий тэнд хүн л юм хойно хүн тулгаад байвал бүр гэдэн год нь хөдлөө төвхтэй байгаад байдаг штэ. Тэгэхээр маш гоё хамт олон энд бий болох хэрэгтэй байгаа юм. Тэгээд ах トゥ лайна бид нар хөрш гэж үзнэ. Ах トゥ лайн бас амжилттай байж биднэрт нөлөөлдөг байгаа юм. Тэгэхээр маш гоё цэвэр өрсөлдөөн байх юм бол бид нар ингээ хөгжнөө. Энэ гурван зүйл ерөөсөө тулгын гурван чулуу шиг оршиж байна. Тэгэхээр эдгээрийг хөдөлөө үргэлж санах хэрэгтэй байгаа. Тэгээд миний хувьд яг энд бол миний амжилт гэдэг зүйлийг ярьж байгаа шүү. Энд өнгөрсөн хугацаанд өнөр жаргалын одоо давхиж ирсэн нэг зүйл хийж ирсэн зүйл байна тий. Компанийн хувьд бол яг адилхан маркетинг, яг адилхан бүтээгдэхүүн, яг адилхан компани тий өгөгдсөн байна. За та бүхэнд бол одоо өнөр жаргал гэдэг нэг спонсор тий байна. За энэ спонсорын зүгээс ямар ч тэгвэл та нарт ингээд 4 зүйл нөгөөдчихжээ. Тэгээд энэ дундаас та бүхнийг ингээ онцгой гоод ялгаруулах нэг л зүйл байгаа. Тэр нь хичээл зүтгэл. Таны өөрийн тань хичээл зүтгэл. Багийн зүгээс, спонсорын зүгээс би өөрийнхөө өгөх ёстой сургалтуудыг бүгдийг нөгөөд явж гин, өгөх ёстой мэдээллүүдийг бүгдийн чадлаараа өгөөд явж гин. Ямар ч үсэн та нарын багт орж ирээд, энэ группт орж ирээд, энэ сургалтанд орж ирээд идэвхтэй мэдээлэл аваад яваад ах юм бол та нар мэдээлэлээр анган цанган гэсэн ойлголт байхгүй, сургалтаар анган цанган гэсэн ойлголт байхгүй, хөтөлчнө гэж миний хувьд бол та бүхэнд тэрийг одоо тэтгэлтэйгээр дурдах байна. Ахаад та бүхэн энэ сургалттай хамт байж чадах юм бол та бүхний бүх одоо юу гэдэг лидерүүдийг бас сургалтын дээр ингээл шидэд байна. Окей, аваад гарч ирээд та өөрийгөө гайхуулж чадвал те болж гин. Энэ бас таны өөрийн тань нэг гайхалтай реклам болох байх. Тэгээд өнгөрсөн одоо 6 жилийн хугацаанд бол миний хамгийн чухал ажил Жема байсан. Бүх зүйлийн номер 1-т Жемаг тавьж өнөөдөр хүртэл дахиж ирлээ. Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бас Жема байж өнөөдрийг хүртэл дахиж ирсэн байгаа. Тэгээ хамгийн чухал хүмүүс хэм байг бол Жемагийн маань партнерууд гэж өнөөдрийг хүртэл дахиж ирсэн. Тэгээд өдөр болгон миний очих ёстой газар хаанайг бол Жемагийн офис байж ирсэн. Үнэхээр одоо Жема Корегийн маначик хийж 7 өдөр ажилладаг бол ганц бүдэнсээ өдрийг би амралтын өдөр болгож өнөөдрийг хүртэл давхиж ирсэн байгаа юм. За ингэж хийсний хүчээр те ингэж давхисны хүчээр өнөөдөр 6 жилийн одоо арга дээр юу дээ өнөр жаргал ямар ч гэсэн ийм хүн гэдгийг нь одоо ялгаж харахад салгаж харахтайгаа болсон байх шиг байна л да. Тэр гаргаж тавьсан олон номнууд байгаа, гаргаж тавьсан олон хичээлүүд байгаа. Та бүхэн зориулаад эхний одоо хэмжээнд бүх зүйлийг бол бэлдсэн. Өнөөдөр гарч байгаа бүх орчуулгууд тэгжиж өнөөдрийн одоо энэ Жема Монгол бас одоо газраар байгаа газарт байгаа Диаспора Монголиа бол YouTube-ыг шидэд хөссөн үед хичээл авах боломжтойгоор бэлдэж тавьсан байт юм аа. Тэр ингэж хийгээд үтсэн чинь дахиад үтсэн чинь миний хувьд бол Жемагаас 2 тэрбум гаруй төгрөгийг одоо өнгөрсөн одоо бүтэн 5 жилийн хугацаанд давхтаа бол авсан байгаа даа л да. Тэр үүнийг бас одоо Монгол одоо дундад цалин сая 500 гэж үсэх юм бол сая 500 бид нар жилд нь авъя 18 сая нь за жирийн дундад цалинтай багш нарын хувьд сая 500 мянган төгрөгийг нэг ч мөнгө үрэлхгүйгээр цуглуулахад 18 сая болно. 18 саяыг та 5 жил дөрвжлээд үзтээ хэд болох нь вэ? Тэгэхэд энэ 2 тэрбум төгрөг гэдэг бол бурхан минь одоо миний өөрийнхөө мөрөөдч үзээгүй мөнгө энд явж гин бодож үзэж байгаагүй одоо мөнгөийг бол миний хувьд барьж утсан байна л да. Тэгээд гэхдээ энэ мөнгийг ганц би биш ахаад надаас илүү авсан хүмүүс зөндөө байна чинь. Ахаад надтай ойролцоо авсан бас партнерууд бас байгаа гэж бодоод үзтээ. Тэгэхээр энэ бизнесийг хийснээрээ Жемаг хийснээрээ жирийн нэг айлын жирийн нэг бор охин энэ 5 жилд ийм мөнгийг атгаж болж чадчихээ. Тэгвэл надаас та нар илүү дутуу зүйл юу байгаа? Яг адилхан хоёрнууд, яг адилхан хоёр чих. Яг адилхан бүх зүйл байна штэ. Миний хувьд бол та өнөөдөр энэ цаг Жемад ороод эхлүүлж байгаа бол та хамгийн зөв цагтаа хамгийн зөв газартаа байгаа шүү. Бүх зүйл бэлтгэгдсэн бэлэн дардан зам дээр та орж ирж байгаа шүү гэж миний хувьд хэлнэ. Хэлж байгаа. Хэлсээр ч ирсэн. Та нарын алхах замыг бэлдээд тавьсан байна.
бид нар шиг те бүх зүйлийг орчуулаад бүх зүйл дээр ингээл их юмыг амжууллаа штэ те. Тиймгүй зав. Тийм бүх юм бэлдэн. Монгол бараа байна. 40 орчимчтэй бараа байна манайха. Монголд байгаа бараан дээр тултлан ажил. Бүх төрлийн яонжилч бугув зүйлч чинь бүгд байна. Гоо сайхны бүтээгдэхүүн нь бүгд байна. Тэр бараан дээр тултлан ажиллахад бид нар энэ боломж байна. гэж хэлэндээ тий. За тэгээд 6 жил ингээд давхсан чинь дахиад одоо Жама Корега 12 жилээр спонсорт нэг гайхалтай одоо шагналыг барьсан байдгийн. Тэгээд дэлхийн бүх лидерүүдийн тайзан дээр тий дэлхийн бүх лидерүүд чуулдаг тайзан дээр Монголын Diamond одоо зөв үлгэрлэгч лидер гэдэг одоо номинаци эзэн болсон. За тэгээд надад бас нэр төрийн хэрэг байлаа. Магадгүй Монгол захирлуудын хувьд ч гэсэндээ нэр төрийн хэрэг байсан бах. Тэгээ миний хувьд бол энийг энэ солонгос хүмүүс нь л авах бах дөө. Эсвэл Япон ч юм уу гэж бодож байсан. Тэгээд миний нэр гарч дуудагдах бол үнэхээр одоо супер сайхан байсан. Тэгээд улам хичээн. Тэгээ энэ маань бас та бүхний маань ачаар, та бүхэн надад итгэсний ачаар тэгээ бас энэ чагналыг би авч чадсан. Энэ award, энэ номинацийн бас эзэн болж чадсан гэж дахин бас та нартай талархтаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр та энэ сургалтыг сонсож байгаа бол энэ магадгүй энэ видеог сонсож байгаа бол та хамгийн зөв газар, хамгийн зөв цагтаа байна. Үнэхээр итгэлтэйгээр Жемад бүх хүчээ зориулж давхиарай. Тэгээ амжилт гэдэг зүйл зүгээр нэг цаг нөхцөж хийдэг зүйл дээр амжилт байдаггүй штэ манайхан. Иннээс өөр сонголт надад байхгүй гэж давхсан үед л амжилт байна үстэй. Тэ? Энэ миний хамгийн эцсийн зам гэж бодсон үед л амжилт байна гэж миний хувьд л хэлнэ. Тэгээд бүх хүчээрээ, бүх зүйлээрээ өөрийнхөө байдаг бүх эдис тэр бүх зүйлээрээ Жема гэж давхиарай. Тэгээд маш сайн суралцаж хөгжиж давхиж чадах юм бол хэдүүлээ Жемагаар дэлхийн тавцан дээр цойлох бас их том боломж байгаа шүү. Гээд одоо жижигхэн энэ видеог бол өндөрлөе. За энэ видеог спонсор нь юу яалаа? Pause хийчи. Окей.